Бид энэ хорвоод ирээд буцах хүртлээр хэд хоног амьдардаг вэ? Бид 60 наслахад энэ мандаж байгаа алтан нарыг ердөө л 22 мянган удаа хардаг. Харин 70 наслахад 25,550 удаа хардаг. Энэ танд их санагдаж байна уу? Эсвэл бага санагдаж байна уу? Тэгвэл та энэ цаг хугацааныхаа хэдэн өдрийг ардаа үлдээч гэсэн байна вэ? Таныг 30 настай гэж бодох юм бол та аль хэдийнэ 11 мянган өдрийг ардаа үлдээч гэсэн байна. Тэгвэл одоо танд хэдэн өдөр үлдсэн бэ? Бидний дундаж нас 70 нас гэж үзэх юм бол танд одоо ердөө 15 мянга орчим өдөр л үлдсэн байна. Гэтэл бид энэ цаг хугацааныхаа 3/1-ийг унтаад өнгөрөөчихдөг. Тэгвэл одоо энийг хасах юм бол ердөө л 10 мянган өдөр үлдэж байна. Үүний тал хувь нь буюу ердөө л 5 мянган өдөр та хийж бүтээх ажлын шүлмэлэх цаг хугацаа. Харин үлдсэн тал нь тэтгэврээ бас өдрөө хүлээх өдрүүд. Би дахин асууя. Энэ танд хэтэрхий урт санагдаж байна уу? Дэндүү богино санагдаж байна уу? Нойргүй хүн шөнийн уртыг мэддэг шиг ажилгүй хүн л өдрийн уртыг мэддэг. Бид цаг хугацаа урсаад байна гэж ярьдаг. Яг үүндээ цаг хугацаа урсдаггүй. Таныг байхгүй байхад цаг хугацаа байсан, таныг байхгүй болсон цаг хугацаа байсаар л байна. Тиймээс бид өөрсдөө л урсдаг. Яг л гар утасныхаа батарей шиг. Цаг хугацаа хоцорж явхад дэндүү хурдан боловч хүлээхэд дэндүү удаан. Зовход хизээч дуусахгүй мэт үргэлжилдэгч жаргахад хэтэрхий богинохон. Уйдах бас гуниглах үед бүр зогссон мэт санагддаг. Цаг хугацаа зөвхөн цаг, минут, секундээр хэмжигддэггүй. Харин та өөрөө цаг хугацааны хэмжигдэх хүн нь болдог. Хүний нас гэдэг яг л эрэх дөрвөн улиралтай адилхан. 20 нас хүртэл хавар цаг, төрж, өсөж, сурч, боловсрч, бас алдаж онох нас. Харин 20-оос 40 нас энэ бол 100 цаг. Сургууль төгсөж, ажил амьдрал дээр гарч, гэр бүл үр хүүхэдтэй болдог нас. Харин 40-оос 60 нас энэ бол намар цаг. Ажил алба цэгцэрч, амьдрал тогтож, үр хүүхдүүд өсөж томрох нас. 60-аас 80 нас энэ бол өвөл цаг. Хийж бүтээснийхээ үр шимийг хүртэж амар тайван амьдрах нас. Гэвч хавар үр тариагүй бол намар ургацаа хурааж чаддаггүйтэй адилхан хожим харамсахгүй тулд өнөөдөр л хичээх хэрэгтэй. Улирал бүхэнд 3 сар байдаг бол яг одоо та аль улирлынхаа аль сард нь явж байна вэ? Байгаль дэлхий эргэж 4 улир солигдсоор хавар ахин ирдэг. Гэвч таны амьдралд хавар бас 100 ахаад хизээч ирэхгүй. Нэг жилийн ач холбогдлыг мэдээ гэвэл шалгалтандаа бүдэрсэн оюутантай уулз. Нэг сарын үн цэнийг мэдээ гэвэл хүүхдэд дутуу төрүүлсэн эмэгтэйтэй ярилцсан. Нэг 7 хоногийн учир утгыг мэдээ гэвэл 7 хоног тутмын сэтгүүлийн редактортай ярилцсан. Нэг цаг ямар үнэтэйг болзоогоо хүлээж буй дурлсан нэг нь танд хэлнэ. 1 минутын үн цэнийг галт тэрнээсээ хожимдсан хүнээс асуу. 1 секундын үн цэнийг ухаарай гэвэл дөнгөж сая Ослын аюулаас аврагдсан хүний бодлыг сонс. 1 миллисекундын ач холбогдлыг Олимпийн наадамд мөнгөн медаль хүртсэн тамирчин л танд хэлж өгнө. Бидний амьдралын секунд бүр алтаар үнэлэгддэг. Бидний гол асуудал бол үргэлж надад цаг хугацаа байна гэж боддог торшдог. Маргаашийг бүх хүлээ. Таны амьдралын хамгийн чухал өдөр бол өнөөдөр. Хүлээсэн өдөр чинь ирэх үед бүх зүйл хэтэрхий оройтсон ч гэж магадгүй. Одоо танд хэдэн өдөр үлдсэн бэ?